За, эвхмэл тэгээр одоо хэрхэн бичих вэ гэдэг хичээл байна. За, Excel одоо програм дээр эвхмэл тэгээр хэрхэн яаж бичих вэ? За, эвхмэл одоо тэгэхээр Excel програм дээр бичихтэй юуны төрөнд бид нар за програмыг одоо нээж ABCD гэх бичлэн. За, одоо нүднүүдийг сонгож за нийтэд нийтвчүүлж яг одоо квадрат одоо хэмжээтэй болгоно. За, та бүхэн эндээс одоо шараар тэмдэгсэн байгааг ажиглаарай. За ингэж одоо бүх одоо нүднүүдээ нэг одоо ижил хэмжээнд оруулж байна гэсэн байх нэ. За ингэж бичснийхаа дараагаар за сунгаж одоо бичих нүд буюу өөрөөр хэлбэл одоо Excel дээр ихэвчлэн бол 9 нүд бол түүнээс дээш байхаар болоо тэмдэглэх нь бол хамгийн одоо тохиромжтой байдаг. За ингээд нөгөө 9 нүдээ за fill color-ыг сонгож өнгөө одоо хараар ч юм уу тийм ээ өөр өнгөөр одоо ингэж будаг асгаж байгаа юм шиг ингэж тэмдэглэж өгөх нь зүйтэй. За та бүхэн дээр энэ дээр харуулсан байгаа. За энэ аргаар бол бүх одоо үсгийн махбодуудыг ингэж бичиж дуусгана гэсэн үг. За тэгэхээр Excel дээр бичдэг хамгийн одоо боломжийн юм бол ерөөсөө 9 нүдээ сонгоно. 9 нүдээ одоо бүгднийг квадрат одоо хэлбэр шилжүүлээд за тэгээд яг нь өнгөөр одоо будах нэ. За ингэснийхаа дараагаар за биччих явцтай гэж байна. Расаша гэх метод үсэг ташуу зураас хийх асуудлууд гардаг. За түүнийг шийдэхдээ бид insert-ийн за shift-с тэгш өнцөгт одоо дүрсийг сонгож авч багантай одоо ижил хэмжээ ижил өнгөтэй болгоод 45 градусын алуугаар байршуулж болно. За shift гэдгээс за тэгш өнцгтийг сонгоод за энэ дэр яах нь ийм одоо налуу байдлаар 45 градусаар ингэж налуулж байршуулна. За ингэж одоо байрлуулснаар бол Расаша гэх метод өсгнүүдийн ташуу зураасуудыг бол гаргах боломжтой. За ингээд нөгөө будаг асгах маягаар 9 нүдэнд одоо хэрхэн бичснийг энд ажиглаж хараарай. За бичиж дууссныхаа дараагаар эвхмэлээс одоо бусад эргэн тойрны нүдийг нь бол бүгдийг сонгоод цагаан өнгөөр одоо будна. За ингээд одоо зураг хэлбэрт оруулахад бэлэн болж байна гэсэн байна. За жишээлбэл утгын эрдэнэ гэсэн үгийг одоо хэрхэн яаж бичсэн байна. За эргэн тойрныг нь бүгдийг нь цагаан өнгөөр будаад за яах нь одоо зураг хэлбэрт оруулахад бэлэн болж байна гэсэн байна. За ингээд одоо харах юм бол яах нь эрдэнэ гэдэг үгийг хэрхэн яаж одоо бичснийг хараарай. За энэ дээр бичлэгэнд хараарай. Excel програм дээр за бүгдийг идэвхжүүлээд хамгийн нарын одоо нүдийг бол бичлэнэ. Энэ дээр 1 2 3 гэдэг бүх одоо 9 одоо мөрийг дугаарлаад багныг дугаарлаж байгаа. За ингэж нөгөө өөрөөр хэлбэл одоо бичих нүднүүдээ барамжаалж одоо авчина гэсэн үг нэ. За тэгэхээр ихэвчлэн нь бол дандаа сондгоо тоотой нүдүүдийг сонгоно гэдгийг бас их сайтар ажиглах хэрэгтэй. За эрдэнэ гэдэг үгийг одоо хэрхэн яаж бичих вэ гэдгийг энд харуулж байна. За ингээд ий үсгээ бичлээ. За одоо 90 үсгээ бичих гэж байна. За та бүхэн нөгөө ташуу одоо зураасыг хэрхэн яаж гаргах вэ гэдгийг бас эндээс сайтар ажиглаарай. За энэ үсгийн махбодуудаа өөр өнгөөр тэмдэглэж байгаа. За 90 үсгэн дээрээ сайтар ажиглаарай. За дараагийн махбод за D үсэг байна. За дандаа одоо нөгөө будаг асгаж одоо бичиж байгаа маягаар үсгийнхаа махбодуудыг гаргаж байгаа. За ингээд D үсэг. За дараагийн нөгөө шилбэт үсгнүүдийг одоо хэрхэн яаж дараагийн махбодууд энэ тэгш хэмээн зарчмыг барих учраас за бүгд одоо үсэг хоорондын зай
ижил байх ёстой учраас энд Э үсгийг бол Д үсгийнх нь одоо арт тал руу гидсийнх нараар нь оруулж ирж байгаас анзаараарай. За энэ үсэг нөгөө тусалтай үсэг учраас за тусал тавих зайг өмнө нь үлдээсэн байгаа. За ингээд 3 нүдэнд бол энэ үсгийн туслыг бичиж байна. За тэг нөгөө нумт одоо үсгүүдийг хэрхэн яаж голвож байгааг бас анзаарах хэрэгтэй. За нүм гэдэг зурлагыг за нуруунд одоо хүрхгүйгээр дандаа урдаас одоо холбож бичдэг байгаа. За энэ дэр нөгөө хоошоо нуруу одоо гарч ирэхгүйгээр нөгөө нумын одоо хэлбэрийг гаргаж байна. За одоо эндээсээ та бүхэнд эр үсгийг одоо хэрхэн яаж бичиж байгааг анзаарах хэрэгтэй. За shapes гэдэг хэсгээс за энэ дээр бичсэн. За ингээд тусгаалan бичиж аваад энийгээ за 45 градусын налуугаар за байрлуулж байгааг анзаарах хэрэгтэй. За ингээд тэгш гинэ баримтлаад дараа чинь одоо налууг яаж бичих вэ гэдэг аргачлалыг энд харуулж байна. За ингээд налуулаад эр үсгийнхээ одоо налуу шумуудыг за ингээд одоо гаргачих боломжтой байх нэ. За ингээд эрдэнэ гэдэг үгийг одоо хэрхэн яаж бичиж байгааг та бүхэнд харууллаа. Одоо нөгөө эргэн тойрных нь одоо бүх хэсгийг бол зураг болгож одоо явахын тулд за цайвар өнгөөр яаж нь одоо буднаа гэж ингэж. За цагаан өнгөөр будаад энийг яг нь зураг хэлбэрт оруулахад бэлтгэж байна гэсэн баг нэ. За ингээд бичихтэй анхаарах бас зүйл байна. Ихэнх тэгээд бичихэд хоос нь утсан зайг айлуулах гүйцээж бичих хэвээр. Ямар нэгэн үгийн нуруу буюу одоо 4 буюу 5 дугаар шугам дээр бол бичигдэх нөхцөлд үлдэж буй одоо 6 дугаар шугамтай холбогдож гарсан тэрхүү одоо хоосон зайг бол аль болох л бүглэж бичихийг одоо эрхэмлэх нь зүйтэй. За сайн нөгөө эрдэнэ гэдэг үгийг бичиххэд нөгөө дэвсгийн нараар бидийг нь оруулж бичижсэн. За хэрвээ одоо ингэж бичих юм бол тийм ээ соёл гэдэг үг байгаа энд. За энэ яа үсгийн тийм ээ артаа талаар бид нэр гидсийг оруулж ирэхдээ ингэж бичих юм бол энэ хэсэгт одоо хоосон ийм одоо тэгшгүнийн зарчим алдагдана. За тэгэхээр энэ одоо зайг үлдээхийн тулд энэ дараачийн үсгийн махбод буюу одоо гидсийг за яа үсгээ одоо доош оруулаад за энэний араар яаж нь оруулж өгчнө гэсэн. За ингэх юм бол энд байгаа зай, энд байгаа зай, энд байгаа зай ч гэсэн бүгдээрээ яг нь гидсний эргэн тойрны зайнууд бол бүгдээрээ тэгш одоо ижил хэмжээнд гарч өгнө гэж байна. За ийм байдлаар бол одоо зайг бол нөхөж одоо бичих хэвээр. За үгийн нүктийн хэмжээг хэмнэхдээ шилэг орж одоо бүтсэн нүксийн доторх зайнуудаа дараа нь одоо орсон тодорхой хэсгийг бол багтааж бичдэг ийм уламжлал байгаа. За шилбэт үсэг гэдэг маань энэ. За G үсэг, яа үсэг, ба үсэг. За тийм ээ. За тэгээд DT гэсэн эдгээр 5 үсгэд орно. За мөн одоо орхиц ба цацлагыг бичихтэй өмнөх үсгийг одоо багтаа бичдэг. Дээрхтэй адил одоо ийм юм аа гэж хэлж байна. За ийм одоо онцлогоор ихмэлтгээр бичих одоо онцлогтой юм аа. Ингээд Excel програм дээр та бүхэн бас компьютер дээрээ бичээд үзээрэй.
За амжилт хүсье.